Сайн байцгаана уу эрхэм мэдээ сонсогч нараа, ингээд үл мэдэх подкастын маань дараагийн дугаарт Монголын зочдлуудын холбооны гүйцэтгэх захирал Батсангэл хүрэлцэн ирсэн байна. Танд энэ өдрийн мэнд хүргэе. За танд болон сонсогч олондоо энэ өдрийн мэндийг хүргье. За та бас ингээд сонсогч нарт маань өөрийгөө бас танилцуулаач. Яг ажлын гараагаа хаанаас бас эхэлж ив те. За би яг энэ салбарт одоо 20 гаруй жил ажиллаж байна. Яг энэ салбарт гэж байгаа. Тэгээ ер нь бол Политехникийн дээд сургуулийн нийтийн хоолны технологи инженер гэдэг мэргэжлэр төгссөн. Үндсэн одоо бакалавра. За тэгээ магистра хийгээд энэ явцад бол хамгийн одоо өнөөдөр энэ салбарт ажиллах болсон ганц их үүсвэр нь болохоор их тэнгэр зохицолбор гэж маш том протоколтой төрийн 3 өндөрлөгийн одоо үйлчлэгийг хариуцдаг байгууллага. За завшаанаар энэ байгууллагынхаа менежерээр ажиллах юм завшаан байсан юм аа. За тэгээд дөнгөж сургууль төгссөн хүүхэд учраас юу сурсан мэдсэн бүх зүйлээ тэнд гаргасан. За энэ хугацаанд бол зочд буудлын бизнес гэдэг энэ сайхан талбарыг илүү судлахын тулд цаашдаа гадаадд одоо энэ чиглэлээр Таиланд улсын Бангкок хотын Hotel Tourism Training Institute-д одоо суралцсан. За мөн Голланд улсын Hotel School Den Haag гэдэг Гаг хотод байдаг дэлхийн бүх орны ер нь бол ихэнх одоо бараг 80-аад хувийг эзэлдэг сүлжээ буудлуудын ерөнхий менежертэй бэлтгэдэг сургуульд суралцаж байснараа бас өөрийгөө завшаантай гэж боддог. За манай нөгөө нэг зочд маань гайхаж байгаа бах те. Гинт нөгөө нэг ингээл зочид уулдал зочлох үйлчилгээ гэж ирэнгүүт те. Тэгэхээр энэ ерөнхийдөө нөгөө оролцуулсан өнөөдрийн зочин маань бол зочлох үйлчилгээний салбартай, ялангуяа одоо зочид буудлын үйлчилгээний салбартай салшгүй холбоотой ийм зочин хүрэлцэн ирсэн байгаа. За сонсогч нартай хэлэхэд за ер нь таны мэрэгжил ямар мэрэгжлээр сурч төгссөн бэ? Одоо бол би яг зочд буудал зоогийн газрын удирдлагын менежмент чиглэлийн одоо сургуулийг төгссөн байгаа. Ер нь яагаад энэ мэрэгжлийг сонгохолсон бэ? Ерөнхийдөө би мэрэгжлээ сонгосон түүх их сонирхолтой. Яагаад гэвэл бүр гэр бүлийн хурал хийнэ. Тэгээд ер нь зүгээр яг худалдааны ажилтан болох уу, хол үйлдвэрлэлийн хүн болох уу гэдэг дээр эцсийн шийд гараад хол үйлдвэрлэлийн хүн болоод за хол үйлдвэрлэл гэдэг мэргэжлэр ажилладаг хүмүүсийг анзаардаггүй. Их хүнд хөдөлмөр гэхдээ хамгийн гайхамшигтай нь үргэлж тосонд гараа хутгаж идэг. Үргэлж хүмүүст өгдөг хоол болгоны дээжийг амсдаг. Гайхамшигтай мэргэжил байгаа. Тэгээд энэ мэргэжлэрээ байжгаад төрөнд хэлсэн дэд сургуулаа төгсчөөд мундаг ийм төрийн 3 өндөрлөгийн хэмжээний байгууллагт ажиллах завшаан тохиолдсонтой холбогдуулаад за би зөвхөн хол үйлдвэрлэлийн мэргэжилтэн биш зочид буудлын бизнесийн удирдлагын чиглэлээр нэлээд одоо мэргэжих шаардлагатай байна гэж өөртөө шаардлага тавиад тэгээд энэ чиглэлээр одоо мэргэшээд яг зочид буудлын зоогийн газрын удирдлагын чиглэлээр багшлаад зочид буудлын ерөнхий менежерээр ажиллаад одоо энэ салбарынхаа одоо мэрэгшсэн төрийн бас байгууллагынхаа бас ингээд удирдлага нь явж байгаадаа их таатай байна. Одоо нэг төрийн та хэллээ шүү дээ, төрийн 3 өндөрлөг гэдэг юм уу. Одоо манай сонсогч нар бол гайхаж байгаа хэл та. Төрийн 3 өндөрлөг юм уу одоо за ямар ч ерөнхийлөгч байгаа юм, ерөнхийсээ төвшөөнийг нь хий юм болж идэх юм те. Тэгээд бид нэр яг ямар үйлчлэгээ авд юм бол ягаад тэр 3-ыг ингээд онцолж хэлээд байгаа юм бол их тэнгэр юу юм бол гэл ингээд хүмүүс гайхаж байгаа шүү дээ. Тэгэхээр магадгүй тэр талаар бас та тодруулж ярьж өгөөч. За тэгэхээр одоо бол 60 гаруй жилийн түүхтэй байгууламж штэ. Тэгэхээр энэ бол төрийн 3 өндөрлөгийн 3 дахь нь бол улсын их хурлын дарга явдаг. Ер нь олон улсад болвол ерөнхийлөгч ерөнхий сайд хоёрыг л илүү одоо VIP зочид гэж онцолж үзэж байгаа. За маршал 5, маршал одоо маршлын гүүр гэвэл одоо манай сонсогчд бүгд мэднэ. Тэгэхээр яг тэр одоо маршлын маань гүүр тэгээд дээр нь Улаанбаатар хотын маань одоо урд өмнөд хэсэгт байрлаж байгаа энэ сайхан богдхан уулын одоо ингэрд байдаг. Энэ сайхан цогцлбор би ер нь бол улс орон өөрийнхөө дээд удирдлагын аюулгүй байдлыг хангаж яадаг. Энэ утгаараа төрийн 3 өндөрлөгийнхөө аюулгүй байдлыг хангах зорилгоор энэ одоо их тэнгэр цогцлборт маань тусгайсан энэ үйл ажиллагаа явагдаж байгаа. Энийг бол протокол буюу төрийн одоо ёслолын албанаас бүх үйл ажиллагааг энэ чиглүүлээд энд үйлчлүүлж байгаа үйлчлүүлэгчдийн ёс
жаяг, дэг, журам тэр битгий л үйлчлэгээний байгууллагын ажил хэсгийн ёс зүй хандлагын талаар хүртэл маш наривчилсан ийм одоо үйл ажиллагааг явуулдаг байгууллага юм л да. Би тэгтээ энэ их мундаг байгууллага дөнгөж сургууль төгсөөд улаан дипломо барьж чод ажиллаж эхэлсэндээ бас их талархдаг шүү дээ өнөөдрийн хүртэл. Тийм байна. Ч бас хэн одоо нэг өссөн нас шууд ороод идэх газар шүү дээ тий. Тийлгүй яах вэ? За сонгосон мэрэгчлэр ер нь ингээд ажиллахад танд ямар санагддаг вэ? Одоо би чинь ер нь зочид буудлын бизнес эрхэлдэг байгууллагуудын бизнесийн байгууллага тулгарч байгаа асуудлуудыг одоо хамтарч шийдвэрлэх, тэдэндээ зөвлөмжүүд өгөх, за тэднийхээ одоо нөлөөллийн шин чанартай үйл ажиллагааг хийх нэг өсөндөө төлөөллийнх нь удирдлагын байгууллагыг ажилуулж байна л да. Ер нь бол одоо би зочид буудал, аль ч зочид буудал үүдээр нь оронгуутаал миний одоо юу гэдгийг нуруу тэгшрээл нүүрэнд минь өөрөө ирэхгүй нэмсгэл тодорхойл би бүр үлми дээр ингээ явах тийм надад шууд ийм мэдрэмж төрдөг. Энэ одоо салбараа аль ч буудалд орсон штэ. Ер нь англи ялгагдахгүй те нэг л буудлаар ороход л шууд өөрөө бие зэгцлээд эхэлдэг гэж байгаа. Тэгэхээр энэ байгууллага энэ их гоё өргөө бол надаа юу гэдгийг намайг үргэлж их гоё зэгцэлж авч явд юм болов уу гэж мэдрэмж төрдөг. Одоо хэрэг хэвээрээ штэ. Нэг хэсэг нэг ингээд хүмүүс болохоор за би ч одоо нэг 2006 онд сурч эхэлжсэн гэдэг чинь тэр үед бол ингээд зочид буудал ажиллана гэдэг бол нэг тийм одоо жишээлбэл те бурууч юм шиг нэг болохгүй газар ажиллаж байгаа юм шиг те ажил гаач байгаа юм шиг нэг тиймэрхүү ойлголттой байсан. Гэтэл одоо бол ер нь бол ингээд харьцангуй өөрчлөгдөж байна те соёлтой одоо нэг өөрчлөлттэй тухайн хүмүүс маань үйлчилгээний бас соёлыг сурсан байх хэрэгтэй байна гэдэг зүйлийг шаардж эхэлж байгаа шүү дээ те цаг хугацаа ингээд өнгөрөгдсөн юм нээлттэй болж эхэлж байна. Гадны одоо кинон дээр хүртэл жишээлбэл тэр ингээд альбом тушаал мэдлүүдийнх нэг юугаар хүртэл ингээд кинонод гарч ирж шүү дээ. Тэгэнгүүт ямар гоё байд юм бэ? Вау гэдэг ингээд гайхширмаар тий. Тэгэхээр магадгүй одоо нэг манай үйлчилгээний соёл маань ер нь хэр таны бодлоор ингээд хөгжиж байна вэ? Тэгэхээр хэлж байгаа яг зөв л дээ. Яг зөвхөн зочид буудал гэдгийг хүмүүс дамжин өнгөрж байгаа хүмүүсийн хувьд бол хоноглоод явж байгаа байр гэж үздэг. Хэрэглэгчдийн өөрсдийнх нь сэтгхүүнээс бас нэгдүгürt болдог. За хоёрдугаарт энэ салбарыг чиний хэлж байгаагаар одоо юу гэдэг сөрөг байр сууриас харах нэг өнцгийг бол энэ хяналт шалгалтын төрийн байгууллагууд тавьчаад байна уу гэж би бол хувьдаа хардаг. Яагаад гэвэл цагдаагийн байгууллага, мэргэжлийн хяналтын байгууллага тий одоо ямар нэгэн зөрчил илрүүлж байгаа байгууллагуудын хувьд тухайн объект дээр очиод үйл ажиллагааг ингээд үтчээд ямар нэгэн сөрөг одоо зүйл илэрх юм бол тэрийг нийгэмд хүртээх хүртээмжээ арай өөр өнцгөөс нь явуулангууд нийгэм маань одоо тэр байгууллагыг хүлээж авах үнэлэмж их өөр болчихж байгаа. За жишээлбэл бид нар жишээ хэлэхэд 2002 онд Солонгос улсын нөгөө зочид буудлын эзэнгийн 25 ангитай сериал кино гарлаа. Тэр кино гарч явах үед би их сургууль багш байсан. Тэр жилийн эсэлт гэдэг бол ерөөсөө зочид буудлын бизнест ажиллах сонирхолтой залуучууд ихээр эсчихсэн. Тэр битгий хэл бид нар тэр үед чинь за чиний алхаа гიშгэ болохгүй байна. Чиний нүүрний зөв дөрөх болохгүй байна. За чи одоо ийм чиглэлээр явах юм бол арай тэ амжилтанд хүрнэ. За чиний өндөр хүрэхгүй байна гэж хүртэл оюутнуудын донд сонголт явуулж ирсэн. Нөгөө нэг онлайн мэдлэгийн шалгалт авсны дараагаар яг нөгөө соёл урлагийн их сургуулиуд жүжигчний ангис шалгаруулдаг шиг бид нар ур чадрын шалгалт авдаг байсан. Яриулаад, бүр алхуулж гიშгүүлээд, тэгээ бүр хэдэн зуугаар оюутнууд ирдэг гэсэн манай сургуульд ирсэх гээд. Тэгээ бид нар сонгон шалгаруулж агаад нэг 72 оюутан аваад 2 анги болоод 36-гаар нь хуваагаад тэгээд их сонирхолтой тэр жил эсжсэн залуучууд маань одоо юу гэдгийг эрэгтэй эмэгтэй хүүхдийн одоо харьцаа 50-50 байж иж үлээ. Тэгээд ер нь яг зөв нийгэмд ирж байгаа ямар нэгэн мэдээлэл тухайн одоо мэрэгжил, тухайн салбарыг сурталчилгаанд их л нөлөөлж ихтэй байгаа юм. Одоо ингээд нэг хэсэг чингээ бол Баянгол, Улаанбаатар гэдэг хоёр зочид буудлаас өөр
том зочдлууд байсангүй шүү дээ. Гэтэл одоо болохоор ингээл гадны франчайзинг маш том зочдлууд орж ирж байна. Novotel, Shangri-La, Holiday Inn гэдэг юм уу те. Гэхдээ магадгүй одоо нэг сонирхолтой ахaltaа сонсогч нарт маань бидний одоо нэг хөгжил болохоор зочдлын хөгжил ингээл бас хэдийн ингээд нэг франчайзинг орж ирээд байгаа ч гэсэндээ нөгөө нэг жижигхэн зочдлууд байсаар л байгаа шүү дээ. Дэм бодлооч гэдэг юм уу те. Тэгвэл магадгүй одоо тухайн оронд бусад нөгөө орны туршлагаас та хуваалцвал одоо тэдний ингээд түүхэн замаар ер нь яаж явж яг ингээд одоо бүр ингээд нэгдсэн нэг системд ингээд ороод те. За ер нь бол энд бол ингээд жишээлбэл тим зочдлууд байна гэл ингээд франчайзаар ингээд бүрхээл эсвэл ингээд хуучны хэрнээ нэг юм өв соёлоо хатгалсан гой юм зочдлууд нь үлдээлч гэдэг юм уу те. Тэгэхээр энэ хөгжил ингээд ер нь хэдэн одоо жил үргэлжилж ийж энд хүрв одоо манай Монгол улс жишээлбэл хэзээ ер нь тэнд хүрнэ гэж та хардаг бай. Одоо чинь манай анхны одоо түүх болж үлдэх зочдлууд маань Улаанбаатар, Баянголчийг нэрлэлжлээ шүү дээ тий. Тэгэхээр ерөнхийдөө зочид буудлын хувьд бол олон улсын түвшинд зочид буудлын бизнесийг тогтвортой явуулахын тулд үйлчлүүлэгчдийн эрэлт хаавын нэдийг маш их судалдаг. За Америкийн одоо сүлжээний дэлхийн сүлжээ болсон Marriott гэж зочид буудлын эзэн Marriott гэж их сайхан нэмсгэлт их гоё залуу байдаг байсан. За тэгэхээр тэр хүн маань бол Marriott гэж зочид буудлынхаа одоо байгуулахын тулд ингээ бүр 4 замын уулзуур дээр зогсож байгаа. Тэгээ хүмүүсийн орж ирж байгаа урсгал одоо яг тэр үүдрөө ингээд зүглэх урсгал хаавын нэдийг харж агаад тэгээд яг үүдрөө зүгэлж байгаа урсгал чиглэл дээр зочид буудлаа байгуулад яг тэр орж ирж байгаа урсгал руу харуулсан хаалгаар зочид буудлынхаа хаалгыг нээж исэн гэсэн юм төөх байдаг. Тэгэхээр ер нь бол зочид буудлын бизнес бол хизээч энэ одоо юу гэдгийг зогсохгүй. Ямар нэг байдлаар юу гэдэг нэг үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж тухайн технологи нь хоцрогдоод үйлдвэрлэлийн технологи тэрэггүй болчвол тэр үйлдвэр зогсон шүү дээ. Хаагдана. Хүний одоо нөгөө нэг гол маслын хэрэгцээний дотор унтах идэх гэдэг гол хэрэгцээ байсан шүү дээ. Тэгэхээр бол зочид буудалд хүн зайшгүй амардаг, хоололж онтолдог. Тэр утгаараа. Тэгэхээр Монголын одоо зочид буудлыг өнөөдөр 60 гаруй жилийн түүхтэй болчлаа шүү дээ. Монголын зочид буудал. За дэлхийн зочид буудал 100 гаруй жилийн түүхтэй тий. Ер нь бол хүний эрэлт хэрэгцээндээ тулгуурлаад анх ингээл та нар мэдээж хамгийн ойр ингэж үзэх юм бол ингээд Слонксын кино үзэхээр л худалдаач 8-аач нүүдлэл нэг газар очиод хоногдлоо нэг дэм бууз шиг дэрсэн байшинд хондог. Тэрнтэй адилхан одоо ерөөсөө аялагчд 8-аачд анх одоо ер нь зочид буудал гэдэг юм чинь бий болгох хамгийн ихний суурийг тавиал тэгэл дараагаар нь хүмүүс маань хөлөг онгоцоор айлангууд хөлөг онгоцных за дараагаар нь одоо агарын тээвэр хөгжөөл онгоц гэдэг нисдэг онгоц гэж гараад ирэхээр тэрийг дагсан ингээд хөгжлөд гарч ирж байгаа тийм учраас бол ер нь бол одоо Монголын зочид буудлуудын үүсэл хөгжлийн хувьд 60 гаруй жилийн түүхтэй юм чинь цаашдаа энэ бол тогтвортой хөгжсөөр байх болно. За олон улсын зочид буудлууд яагаад ингээд сүлжээний зочид буудлууд нь тогтвортой тэгээд бүр ингээд олон улсад ингээд хүлээн зөвшөөрөгдөд ингээд явж яана гэдэг бол нөгөө үйлчилгээний чанараа хадгалж үлдчихэж байгаатай нэг уялдаатай байгаа. Тухайн одоо нэр төрийг хадгалж байгаа зочид буудлууд бол яг тэр усад хааж утсан тэр хэв загвараараа тэр стандартыг үйлчлэгээгээрээ тэр үг хэлэлгээрээ тогтцсон энэ стандартыг бүрдүүлж чадчихдаг. Тэргүүрээ нөгөөт маань дэлхийд дээр оршин тогтнож явж байгаа. За Монголын зочид буудлуудын хувьд бол яг өнөөдөр нэг 8 одоо олон улсын зочид буудлын брэндүүд Монголд нэмээд ороод ирсэн байна. За тэр брэндүүдийн хувьд гэх юм бол одоо дэлхийн энэ одоо олон зочид буудлууд чинь бүс нутгийнх за улс одоо дотоодынх тэгээд дэлхийн гэдэг ингээд сүлжээнүүд маань өөрсдөө ялгаатай байгаа. Тэгэх юм бол бид нарт энэ орж ирж байгаа зочид буудлууд маань тодорхой хэмжээнд тухайн сүлжээний стандартыг бид нарт мэдрүүлж байгаа. Манай үйлчлүүлэгчд гэсэн үг шүү дээ. Тэгэхээр одоо бол ингээд харахад за 4 жилийн өмнөөс бол кофений хэрэглээ аяг өсчлээ шүү дээ Монголд бол. Тэрнтэй адилхан хүмүүс зочид буудлаар үйлчлүүлэх одоо монголчуудын Монголоос өөр улс орн руу ажил төрлөөр аяллаар
Тэгээд өөрийнхөө боломжит сувгуудаар гадаад дотоод байхдаа ямар нэгэн одоо мэдээж орон байрны хэрэгслийг сонгож аваад үйлчлүүлж байна. Тэгэхээр энэ бол ерөөсөө нэг юм дэлхийн нийтийн глобалчлагдж байгаа салбар байхгүй юу? Тийм ч утгаараа одоо бид нар дэлхийн аль ч улс оронд явсан Booking.com гэдэг энэ сайтнаас дурын өөрийнхөө сонирхсан бодлуудыг сонгоод захиалга өгөөл орж ийн. Тэрнтэй адилхан энэ рүү ч гэсэн манай Монголын зоч бодлууд ороо явчихж байгаа байхгүй юу? За нэг сонирхолтой чиний нэг доктортой цаашаа хөгжлийн асуудал дээр ярихад 97 онд би Таиландд оюутан байжгаад анх опера гэдэг программыг үзлээ. За дараагаар нь 2001 онд ингээд нөгөө бүр Бельгийн опера Бельги улсад байгаа операгийнхэн төв дээр очиод опера гэдэг программын бүр яг ингээд яаж одоо хөгжүүлэлт явагддаг юм нэрээ бүх юм ингээд үзэж судлаад үзэж байгаа. Гэхдээ манай Монгол улсад анх опера гэдэг программыг тэрэлж хатан сөх гэж компани тэрэлж байрлалтай тэрэлж зочид буудлаа анх оруулж ирж байсан. Ерөөсөө нөгөө нэг зочид буудал маань ингээ бар кодоор миний баарандах төлбөр тооцоо хийдэг штэ. Тэгэхээр тэр одоо төлбөр тооцоо хийх юмыг бол бас тэднийх оруулж ирж байсан. Ингээд үзэхээр бодолтой 97 онд би анх тэрийг одоо гадаадд оюутан байж байхдаа ийм програм одоо бүртгэлийн олон улсын програм байд юм байна гэдээ өөрөө судлаад ингээд сонирхоод Монголд ирсэн чинь нэг ч газар байгаагүй. Одоо тэгвэл нөгөө сүлжээний зочид буудлууд маань энэ програмыг ашигладаг юм ороод ирэнгүүт Монголд хамгийн анх дотоод бүртгэлийн систем програм гэдгийг интерактив гэдэг байгууллага хийж явсан. Одоо тэндээс үүдээд яаж юм гэхэд дотоод бүртгэлийн програмнууд явж байна тий. За дээр нь магадгүй нэг ингээд хүчин чадал багтай тий нэг 10 өрөөтэй 20 өрөөтэй нэг ийм зочид буудлуудад бид нар орлоо гэж утсад нэр чинь хин битээ регистрийн дугаараа хийлгээд инхээр нэг юм тэмдэг дээр бичээд байгаа байхгүй юу. Одоо ерөөсөө 3 хоногийн өмнө бид нар энэ технологиг одоо цахимжуулахын тулд одоо ай хотел гэж байгууллагатай хамтарч ажиллаад шууд одоо бүх дундад зэрэглэлийн доогуур зочид буудлуудад ер нь захимжуулах програмыг хөгжүүлээгээд бүр ингээ хамтарсан ажиллагаагаа нэгэд эхэлчлээ. За тэгэхээр бид нар бол би чиний түрүүний одоо асуултын дагуу болохоор Монгол зочид буудлын бизнес доктортой хөгжнөө. За дээр нь бол одоо энэ брэнд болоод байгаа Улаанбаатар зочид буудал, за Баянгол зочид буудал бусад ингээ зочид буудлууд маань бол өөрийнхөө үндсэн брендийг хадгалаад цаашаа бол доктортой хөгжиж явах ёстой юм байгаа. Энийг бид нар юу гэж хэлж яах вэ гэхээр бид нар одоо Европод очино 100 жилийн түүхтэй, 200 жилийн түүхтэй гэж барилга байгууламж зочид буудлуудад орж байгаа байхгүй юу. Тэгээ оронгууд тэд нар бол байнгын одоо сэргээлттэй тэн дотроо бас түүхээ хадгалчихсан. Тэр түүхийг хадгалж байгаа нэг элементүүд нь юу гэж анзаарэгдэж байна гэхээр үндэсний хэв загварыг бас агуулж байна дотооддоо. За үйлчлэгээ болон хоол ундандаа үндэсний хэв загварыг бас багтааж байна. Түүний зэрэгцээгээр тухайн зочид буудалд одоо ирж байрлсан нэлээдгүй дэлхийн болон одоо өөрийнх нь улс орны нэр хүндтэй одоо зочид төлөөлөгч ирээд тэр буудалд байрлаад айгүй багталтай сэтгэл төрсэн түүхэн зургнуудаа их байрлуулсан байж байгаа байхгүй юу. Нэг айгүй сонирхолтой нь бид нар Японы Саппоро хотын Саппоро гэж зочид буудалд байрлаад тэгээд тэдний болохоор нэг хормын ёслол хийдэг, хормын ордон шиг хормын ёслол хийдэг. Тэгээд нэг одоо давхрынх нь одоо яг коридорт нь жижигэн ингээд унших юм бол нэг хосуудын нэр бичсэн зөвхөн тийм нэм таагуудыг байрлуулсан жижигэн юм ялтсуудыг ингээд суйрлуулсан. Ханаж энэ ямар учиртай юм бэ гэдгсэн чинь манай тэр нөгөө зохицуулагч манай ээж хоёрын нэр энэ вэ? Манай эмээ өвөө хоёрын нэр нь энэ вэ? За манай эгчийн нэр энэ гэд ингээд үйцсэн юм дээрээс гаргаад манайх 3 үеэрээ энэ зочид буудалд хормоо хийсэн гэж байгаа юм. Тэгэхээр ямар нэгэн одоо зочид буудлуудад бид нар одоо 2 жилийн өмнөөс бас яриад байгаа. Та юугаар одоо өөрийгөө илүү таниулах юм? Одоо сүүлийн үеийн яриач нэг брэнд гэж ярьж байгаа шүү дээ. Одоо юу гэдэг бидний чинь нэг оюутан байх үед чинь Улаанбаатар зочид буудлын 10 төгрөгийн хувьцаа их алдартай байсан. За манай их тэнгэр зохицолборын одоо нөгөө хөвсгөлийн цагаан бүрж шарсан цагаан загас бол гайхамшигтай алдартай. Хаач тэрийг дөөрэж хийж чаддгүй нэг тийм алдартай. За энэ солонго гэдээ ирсэн байсан.
Одоо нөгөө Улаанбаатар хотод ажиллаж байгаа ганц нөгөө голомт гээд 24 цагийн ганц голомт байгаа дээ да. Тэр байшин гэж яаж солонгод ирсэн юмсан. Тэдний хундан таташ гээд одоогоороо бол ийм варта шүл байхгүй юу? Тэр алдартай. Зөвхөн хундан татшээ уух гэж хүмүүс солонгос рестораныг зорддог. Зөвхөн хуйцыг идэх гэж Улаанбаатар зочид бол руу явдаг. Тэр одоо нэг хуушааг идэх гэж тийш явдаг ч гэдэг шиг тий. А тэрнтэй адилхан яг тэр Саппоро гэдэг Гранд Саппоро хотел ахгүй юу? Тэрнийд бол 2000 одоо бүр яслыг хийдэг 3-4 өрөөнүүдтэй. Тэнд нь муслим шашинтай хийж болно тий. Католик шашинтай хийж болно. За дээр нь христ хийж болно. Гих маягийн хэд хэдэн өрөөнүүд байж байгаа байхгүй юу? Тэгэхээр ийм байдлаараа тухайн одоо зочид буудал маань өөрийнхөө одоо түүхэн уламжлалыг хадгалаад орчин үеийн хэлгээ нөгөө брэнд бүтээгдэхүүнтэй болж чадах юм бол таныг хизээж хинж хаяхгүй. Та оршин тогтносороо байх болно. За одоо нэг бас нэг юг сонсогч нартай сонирхолтой сонирхолтой гэж байна. Зочид буудлуудын одоо зэрэглэл гэж нэг юм байгаа даа тий. Тэгээд бас нэг ангилал гэж нэг юм байгаа даа тий. Тэгэхээр магадгүй энэ талаар та бас хаалцаж. За эхлээд би ангиллаа бас ярий те. Ангиллал өөрөө их сонирхолтой л доо. Би энэ ангиллыг бас ингээд энэ мэргэжлийг судалж явах үедээ бас айгүй сонирхол явдаг. Одоо хүртэл өөрчлөгдөөл явж байна. Тэгэхээр энэ ангиллал гэдэг бол ерөөсөө л үйлчлүүлж байгаа үйлчлүүлэгчдийн хэрэгцээн дээрээс тулгуурлал бий болоод идэг байгаа. За жишээлбэл ингээд нэг ийн гэж ээж जैन те. Ийн гэдэг бол хамгийн анх одоо нэг ардын элч кино гэдэг штэ. Тэр ардын элч кинон дээр ариуна ингээд нэг хүүхдэд дагуулж явж байгаад очдөг маань ийн байхгүй юу? За тэр бол одоо нэг гэсэндээ манайхаар дэм буудлуулаад яваад байна штэ тий. Дараагийн нэг юм нь болохоор одоо нөгөө нэг ингээд машинаар хүн ингээд айгүй олон хоног аялдаг штэ. Айгүй олон хоног аялд. Чи баруун тишээ явахаар яг ингээд нөгөө юу дээ буудлаад холлоод явах цэг гэвэл баруун замд чамд бол аль байгаа вэ? Одоо аль тоочиг гэж үзэх вэ? Баруун чиглэлд хэвлээ. Тийм. Одоо тэгээд дархан бай. Яг бид нар нэг буудлаад түр амраад яваад ингээд хоноглоод ч юм уу явчих боломжтой destination болж байгаа газрыг аль чи яг алийг гэж хэлэх үү? За яг тэгж явж байгаа бол мэдхгүй. Одоо бол өрхөн болчихж байгаа байхгүй юу? Өрхөн 1, өрхөн 2 гээд. Одоо өөрхөн замд бол өрхөн 2 болчихж байгаа. Тархны замд бол өрхөн 1 болчихж байгаа байхгүй. Тэнд чинь нэг өрхөн модельцтэй л дээ. Модельцтэй болцсон. Аль нэг өрхөн модельтэй. Тэгээд нэг хоолны газар хахад эдэн л явжсэн юм байна. Зүгт гэх юм бол одоо цэнхэр мандал гээд сум байгаа байхгүй юу? Сүхбаатар Дорнод Хинти явдаг замд. Одоо цэнхэр мандал гээд одоо Хинти аймгийн сум бий. Тэнд бол одоо жижигхэн одоо амрах байрнууд байгаа хгүй. Тэрийг бид нар мотел гэж нэрлэдэг байгаа. Тэгэхээр нөгөө нэр төлөвчийн сонирхолтой бас би машинаараа явж байгаад машинтайгаа явсараа байгаад замд нь яг хондог газруудыг мотел гэж нэрлэдэг байна. Тийм ээ. За тэгвэл одоо нэг юм хостел гэж яриад байгаа шүү дээ. Хостел гэ. Одоо яг энэ цаг мөчид энэ одоо 2020 оны цаг мөчид Европын холбооны улсуудад хостел гэдэг төрлийн одоо амрах байрууд тэ байршлын хэрэгсэл илүү хөгжиж байгаа. Хостел. Хайхад бол хостел гэвэл нэгдүгээр үн хямдтай, хоёрдугаарт бол ерөнхийдөө бүгнээрээ хамттай байж болчих. Ялангуяа монголчуудын худалдаж авах тийм боломжтой нэг сегмент болчихж байгаа. Тэгэхээр тэр хостел нь бол яаж юм хэрэг өөртөө сайхан сууж байгаа хоол идэж чинь. Тэгээд нэг өрөөнд олуулаа байрлчинь. Тэрийг өөрөө хүн орж ирээд ингээд цэвэрлээ явчихна. Богино хугацаанд хоноглоод гарах боломжтой. Өөртөө хоол их тусгай юм өрөө дагалт тогны өрөөнүүдтэй. Саяхан манай салбарын нэг Отон баяр гэдэг нэг залуу гадаадд явсан байхгүй юу? Тэр бүр аягүй хөөрхөн. За би ерөөсөө ингээд 15хан еврогоор гэж байгаа байхгүй юу? Нэг хоноход ийм тоглог би хостелд орлоо гэдэг өнгөр устай хостелийн бүр бичлэг ингээд тавьсан юмсан. Тэгэхээр Монголд одоо энэ хостелийг бол хөгжүүлээ гэдэг надад нэг миний хувийн мөрөөдөл байгаа. Тэгээ дараагийнх нь нэг юм юу вэ гэвэл одоо яг ингээд нэг бизнес эрхлэгч улсууд байгаа шүү дээ. Бизнес эрхлэгч улсууд чинь яаж юм нэхэр бизнес уулзалт бизнесийн хилцээр бизнесийн одоо хурал цуглаанд ирэхэд бол богино хугацаагаар нэг одоо бодол боно. Тэдэд хамгийн хэрэглэдэг юм юу яах вэ? Wi-Fi. Шууд орж ирлээ, мэйлээ шалгалаа, шууд орж ирлээ, мэдээллүүдэд амжууллаа. Ийм хэрэгтэйтэй болчихж байгаа байхгүй. Тэгэхээр энэ бизнесүүд эрхлэгчнээс зориулсан тийм одоо зурш бодол гэж үзэж байгаа. За дараагийн нэг юм нь болохоор одоо бид нар ингээ гэр бүлээр ингээ амралтаа өнгөрүүлээд доотлон
дунджаар 7 дээдл нь 10 хоног нэг газар ингээд суурин байх гэдэг нь шүү дээ. Голын ирэг дээр баймаар байна, гоё элсэнд баймаар байна, аршаанд ормоор байна. Энэ үед чинь нөгөө нэг амралтын газрын одоо эрэлт хэрэгцээ өндөр болчихж байгаа. Тэгэхээр нөгөө манай салбарын нэг одоо юм resort гэж нэрлэдэг байгаа. Амралтын газрын энэ одоо бизнес болчихно. Ийм одоо эрэлт хэрэгцээнд дээр тулгуул. Өшөө бид нар яриад л аюулхан байгаа. Жишээлбэл ингээд онгоцоод нисчихэд чинь агарын саатал бол нөгөө нэг аэрофлотын чинь юм бид нар ямар транзитийн зааланд хонохгүй шүү дээ. Нэг буудлаа аваад хонно. Тэрийг бол нөгөө аэрофлотын хажуудах аэрофлот транзит хотелүүд гэдэг ингээд нэрлэж байгаа. Ийм учраас энэ зочид буудлууд маань нөгөө эрэлт хэрэгцээнд дээр тулгуурлагдал бий болоод байгаа. Одоо ингээд Европод бол ингээд Америкт, Европод нөгөө үйл хөдлөх хөрөнгийн зах зээлээс ингээд маш их олон үйл хөдлөх хөрөнгүүд худалдаад авсан. Тэрэндээ ихэнх нь орон сууцны худалдаад авсан улсууд маань нэг Airbnb те энэ одоо хөгжиж эхэлж байгаа байхгүй. Тэрнээс үүдэлтэй. Би одоо ингээд өмнө нь өөрийнхөө байруудыг рентлээл те тэгэл нөгөө хүмүүс байрлуулаад ингээд тодорхой хэмжээнд байгаад байсан чинь нөгөө тэр нь байх нь багасаад ирэнгүүт би тэгвэл энийг ингээд сүлжээлээд Airbnb гэдэг энэ одоо сүлжээний юмнуудаа оруулаад хаа газруудад ингээд оруулаад тэгэнгүүтээ нөгөө үйл хөдлөх хөрөнгөтэй ус жоохон тоолбогдчихж байгаа байхгүй юу. За би тэр усын тэр хотод тэнд одоо төдөө өрөө байртай гэл. Тэгэл ийм юмтай ингэж болно. Ингэж хөгждөг. Тэгэхээр яг энэ салбарын маань нэр төрлийн хувьд бол ийм ялгаатай. Тэр нь дандаа хэрэглэгчднийх нь хүсэх сонирхол хэрэглэгчдэд тулгуурсан байдлаар л гоё өөрчлөгдөд яваад идэг. За хоёр дахь нөхцөл нь болохоор нөгөө нэг зэрэглэл гэж явж байгаа. Одны зэрэглэл. Тэгэхээр олон улсад бол ерөөсөө ингээд нөгөө одны зэрэглэлийг 1-ээс 5 од буюу англиар star гэдэг ингээд яваад идэг. За ер нь бол Европ ТV-хэн бол дундаж түвшний буюу 3-4 одтой зочид буудлуудыг худалдаа авах эрэлтүүд аягүй өндөр байдаг. Дундад түвшний. Азийн одоо зах зээлийнхэн болвол 4-5 битэл 7-8 одтой 7 одтой тийм өндөр зэрэглэлийн зочид буудлуудыг худалдаж авах сонирхолтой байдаг. Их сонир байгаас эрэлт нь. Энд чинь эрэлт болчихж байгаа байхгүй юу? Яагаад гэвэл Европынхан бол маш их эдийн засгийн тооцоотой. За дээр нь Европынхан бол ингээд нөгөө ямарваа нэгэн имийг хит одоо нөгөө өндөр юугаар те нөгөө нэг өртгөөр худалдаж авахаас илүү төлөвлөгөөт өртөгдөө ямар нэг юм төлөвлөдөг. Төлөвлөгөөт өртөг гэдэг маань би энэ сард авж байгаа цалингийнхаа төдөн төгрөгийг хүнсэндээ, төдөн төгрөгийн хоолндоо, төдөн төгрөгийн аялалдаа төдөн төгрөгийн лимитэд багцсан зочид буудал байрлана гэж ингэж тооцоолж явдаг. Европод. Азийнхан бол яг хөөр илүү тав тухтай, илүү одоо өндөр түвшинд үйлчлэгээ авах тийм сонирхолтой хэл тийм тансаг нөхцөлийг хүсэмжилдэг хүмүүс байгаа байхгүй юу? Өстой юу танил сонссон нэг учраас 7 од хүртэл байгаа. За ингээд ерөнхийдөө бол одны зэрэглэлийн хувьд Монгол улсад MNS 5927/2008 гээд зочид буудлын зэрэглэл тогтоох ерөнхий суурь стандарт байдаг. Тэгэхээр Монгол улсын хувьд өнөөдөр улсын хэмжээнд 600 гаруй зочид буудлын үйл ажиллагаа явуулж байна. Тэрэн дотроос 82 зочид буудал нь одны зэрэглэлтэй явж байгаа. За ер нь бол одны зэрэглэл авна гэдэг нэгдүгээр олон улсын зах зээл дээр өөрийнхөө бараа бүтээгдэхүүнийг одоо шаардлага хангасан, найдвартай, аюулгүй, итгэмжлэгдсэн гэдгийг батламжилж өгж байгаа. Одны зэрэглэлтэй зочид буудал буусан тохиолдолд тэр хүний бүх төрлийн аюулгүй байдлыг хангацж байгаа. Хүнсний аюулгүй байдал, орчны аюулгүй байдал, эрүүл мэндийн аюулгүй байдал бүгд хангагдана гэж тэр хүн үзэж сонгох ёстой байдаг. Тэгэхээр бол ер нь бол манай энэ бизнес эрхлэгчдийн хувьд бол ялангуяа орон нутагт хөрөнгө оруулалтыг манай салбар дээр хийж байгаа. Хөрөнгө оруулалт орон нутагт хийсэн байгууллагууд бол аль болох одоо зэрэглэлийн түвшин хангасан энэ бизнесийг эрхэлнэ. Тэгжээж орон нутагтаа үйлчлэгээний чанарыг түгээн дэлгэрүүлнэ гэсэн тийм яриад байгаа юм. За тэгэхээр 5 одны зэрэглэл гэдэг бол ер нь Монгол улсад бол одоогоор эрх зүйн орчныхаа хүрээнд 3 ба түүнээс дээш зэрэглэлтэй зочид буудлыг өндөр зэрэглэлийн зочид буудал гэж нэрлэнэ гэдэг. Өндөр зэрэглэлийн зочид буудал гэж хэлж байгаа нь бол яг үгээр ялангуяа Европ болон түүнээс дээш бусад улс орнуудад үйлчлэгээний чанар нь хүлээн зөвшөөрөгдөж байна гэж үзэж байгаа. 1-2 одны зэрэглэлтэй зочид буудлын хувьд бол харьцангуйгаар ер нь бол ихтэй сургуулиудыг дээр үзэх юм бол магадлал итгэмжлэгдсэн, эмнэлгүүдтэй адилхан магадлал итгэмжлэгдсэн ийм байгууллагууд байж байгаамаа. Тэгээд
одны зэрэглэлээ ахиулж байгаа тохиолдолд бол тухайн байгууллага одны зэрэглэл авахд ерөөсөө өөрсдийн дандаа сайн дурын үндсэн дээр авдаг. Заавал албаллангаар биш байхгүй юу? Тэр хүн өөрийнхөө бизнесийн байр суурийг нэмэгдүүлээ нэгдүгээр, за хоёрдугаарт нь бол ер нь бол олон улсын төлөөллийн зөвшөөрлөлтийг гэдэг л ийм чиглэлтэй байдаг. Тэгвэл одоо таны сонгосон мэргэжил ер нь ямар ур чадваруудыг шаарддаг вэ? Ерөөсөө харилцааны ур чадвар. Хамгийн гол нь. Тэгээд харилцааны ур чадвар ямарваа нэгэн ур чадвар гэдгийг хүн юу гэж үзэж байна? Одоо тий? Тэгвэл нэг үйлдэлийг олон дахин давтаад тийгээ төгс эзэмшээ. Тэрэндээ рефлекс болох л одоо тэр нь өөрт нь нөгөө нэг рефлекс болж байгаа энэ одоо чадамжийг л хүнд ур чадвар гэж бол бид нар ер нь олон улсад энэ маш том маркетинг хийж байгаа улсад тэгж яриад байгаа байхгүй юу? Энэ YouTube дээр янз янз юм гарч ирсэн. Одоо ингээл нөгөө нэг юм одоо хэрчиж штэ тий. Тэгэхээр чин дээрээс л тэр юм хэрчиж байгаа хүн бол нэг одоо хэмжээтэй тэгсэн мөртлөө маш хурдтай. Энэ юу гэж нэхэр байнга л тэр гурилыг хэрчижээдэг, гурилыг зурж идэг, гурилыг одоо ингээд бэлтжээдэг хүний л ур чадвар болчихж байгаа юм. Тэрэндээ яг адилхан. Тийм учраас бол харилцааны ур чадвартай хүн л энэ салбарт ажиллана. Дээр нь харилцааны дэсвэр төвчээртэй. Би түрүүнд хэлсэн шүү дээ, турш бодолд оронгуутал хүн нөгөө нэг нуруугаа тэнийлгээл, үлмэдрийг ишгээл ингээ явна гэдэг бол тэр хүн тэр салбарт ажиллах одоо бүр мэдрэмжтэй байна гэж үзэж байгаа. Жүжигчин хүн, дуучин хүн одоо яг хоолойны авьяастай дуучин болж байна. Төгөлдөр хур сонсголын авьяастай хүн хөгжимчин болж байна гэдэгтэй яг адилхан. Манай салбарт үйлчилгээний чадамжтай хүн л ажиллана. Маш их төсөв төвчээртэй. Та их огцом ууртай хүн байж болно. Төрөлхөөс саяхан хүртэл одоо сүүлийн үе сэтгэл зүйч яриад байгаа шүү дээ. Хүний зан төлөвийн төлөвшил гидсэн дотроо бүрлдэж явах үед нь тогтдог. Тэ? Нэгэнт гидсэн дотроос нь бүрлдээ тэр хүн анхныхаа ажлыг 18 нас 21 наснда хийж ийн гэвэл тэр чинь 20 жил тэр хүнд тасалдгүй төлөвшсөн байгаа төлөвшил болчихж байгаа хгүй зан характер юм. Ийм учраас бол одоо тэр зан характерыг төсвөр төвчээртэй байж чаддаг, хүнд одоо хүлээцтэй байж чаддаг. Ийм л хүн хэрэгтэй. Дээр нь манай салбарт ажиллаж байгаа хүн бол сонсох чадвартай байх хэрэгтэй. Эхлээл ерөөсөө сонсох чадвартай. Яг энэ хүн юу хүсэж байна, юу хэлэх гээд байна гэдгийг л мэддэг байх хэрэгтэй. Тэгээд дараагаар нь хувь хүний хөгжлийн асуудал. Хувь хүний хөгжил гэдэг дээр бол гадаад хэл хамгийн чухал. Хамгийн чухал нь гадаад хэл. Ягаад гэвэл энэ салбар өөрөө дэлхийн зах зээл дээр бүтээгдэхүүн борлуулдаг. Бүр дэлхийн зах зээл дээр шүү дээ. Одоо хаач тийм бүх бүтээгдэхүүнээ дэлхийн зах зээл дээр гаргаж байгаа байгууллага ховор. Тэр тусмаа манайх үйлдвэрлэл багтаа улс орны хувьд бол байхгүй. Тэгвэл зочд буудлын бизнесийн салбар дэлхийн зах зээл дээр бүтээгдэхүүнээ борлуулдаг. Мэргэжлэр ер нь ажиллаж байхад тулгардаг байсан нэг түгээмэл энгийн алдаануудын хувьд та яг юу хаалцах вэ? Энийг яагаад ингэ хийж бол ингэх байсан шүү дээ гэдэг юм уу тий? Хөгжилтэй их олон алдаа бий. Хөгжилтэй олон алдаа бий. Би одоо жишээлбэл ингээд зарчмын менежер хийж байхад чинь бид нар бүх нөгөө шатныхаа юмнуудыг хянана шүү дээ. Одоо хоол үйлдвэрлэлээ хянана. За зочныхаа одоо үйлчлэгээний бүх юмыг хянана. Өглөө орж ирээл ерөөсөө ингээл менежер гэдэг хүн бол ер нь би хоёр лимиг их анзаарсан. Юу гэвэл манай Монгол одоо бизнес хийж байгаа яг энэ чиглэлээр бизнес хийж байгаа хүмүүсийн нэг том алдаа юу гэхээр ерөөсөө л өөрт нь ямар нэгэн алдаа дутагдал нүдэнд нэм харагдвал тэр газар дээр нь тэр ориенташн дээр нь тэр орчинд нь одоо юу гэдэг эмоц гаргачихж байгаа байхгүй. Миний одоо суралцж байсан улс орнуудад бол яадаг вэ гэхээр тэр эмоцыг удирдлагын одоо менежер хүмүүс хизээч орчинд нь гаргадаггүй. Тэр юу вэ гэвэл үйлчлэгээний ажилтны ямар нэгэн алдаа гаргацсан стандартын бус хувцлалтай тэр хүн айгуу тийм нүд давн улаацсан ядарч центр байх юм бол жижигтэн тэр хүнийг дуудаж авчирч яадаг. Тэгээ энэ дээр нэг зарчим юу гэхээр урамшууллыг олныхон дунд хэл зэмнэлийг зөвхөн өөрт нь хэлээдэг энэ зарчим манад үйлчилдэг манай салбарт. Тэгээд ерөнхийдөө бол нэг удаа менежер хийгээ гүйж явж байсан чинь одоо айгүй мундаг том дипломатч алтан гэрэл гэж нэг эмэгтэй байдаг. Онц бөгөөд бүр ирэхэд сайн. Тэгэхээр тэр эмэгтэй намайг нөгөө нэг яг өөрийнх нь протоколын дагуу зочин ирж яах гээд ерөнхий менежерээ дуу. Тэгээ би яваад очиод уулзсан чинь яасан гэхэд надад хийсэн нэг алдаа. Тэр чинь би маш залуухан байхдаа хийсэн алдаа. Богц ажилцсан очсон.
Яагаад би буцаж ажиллах шалтгаан гарсан бэ гэхээр яг тэр хүний одоо удирдсан үлийн авалтын өмнө манай ерөнхий тогооч намайг дуудаад за та энэ хоолыг нэг амтлаадахтаа ерөнхийдөө юм байна гэд хоол дөнгөж амтлаа зогсож байтал цаана протокол дуудаж байгаа. Тэгэл хоол амтлсан учраас би хоолны амт гаргасан үнэртэй амтай хүн очиж хүнтэй юм яаж болох уу гэдэг сэтгэлгээгээрээ бохоо зажлаад тэгээд тэр хүн дээр очисон чинь бохоо зажилсан чигээрээ очиж. Тэрэнд тэр хүн надад маш том одоо юу гэнэ одоо миний алдааг бол хэлж өгч байгаа байхгүй. Тэгэхээр зочид буудлын бизнест ажиллаж байгаа хүмүүсд нэгдүгээр хурд хэрэгтэй. Би хэлж шít би хоол амталж яана хүлээжээ гэж би хизээч хэнийгч зогсоолгох үүрэггүй байдаг байхгүй юу. Тийм учраас би тэр хоол амталсан болвол маш хурдан амаа зайлаад магадгүй бохоо яагаад тэгээд тэр хүн дээр очихоос өмнө ер нь бох гэдэг хэрэглээ чинь гааг нь гарахад л хэрэгэл хаях ёстой шүү дээ. Өдөржингөө ажилтдаг тийм эрүүгөөж хилээдэг ажил биш. Тэгээд нэг яснаас хойш тэр надад маш том юу болсон, сургамж болсон. За дараагийн нэг юм юу вэ гэхээр одоо нөгөө үйлчилгээний ажиллагчдын маань надаас хамаарахгүйгээр үйлдэж байгаа сөрөг үйлдэлүүд. Тэр сөрөг үйлдэлүүд дотор юу байна уу гэж үзэх юм бол одоо маш том ингээ хүлээн авалт болно. За түүний дараагаар бол тэр захиалагч нарын бараа бүтээгдэхүүнүүд үлдэх тийм асуудал гарна. Бид нар бол яа гэхээр үлдсэн юмнуудаа ингэж шууд заалаа хаагаал за одоо танаа зохион байгуулагчийг авчаад за та одоо энэ нэрийг ингээд танаа үлдсэн юмнууд аваад явах уу гэх тээ нэгэн тооцоонд нь орсон учраас ингээ баглаа бэлдээд маш гоё ингээ пакетлаад өгөө явуулж байгаа. Тэр үед надад нэг айгүй тохиолдсон нэг юм юу гэхээр би өөрөө ерөнхий менежер байгаад байдаг. Манай нэг тогооч нэг юу бариад орж ирж байгаа байхгүй нэг юм сав одоо данх зааланд ороод ирж нөгөө алга болсон. Яасан гэсэн чинь нөгөө нөхөр чинь бүр хайгаад олдохгүй байхгүй тэр заалан дотор. Их сонирхолтой байгаа зү. Тэгээд ингээд яасан чи нөгөө бүтээлэгтээ ширээний доороос олж байгаа нөгөөтгөө. Гэтэл нөгөөтг маань яг хөхөр жаахан уудаг уух дуртай хүн байгаа байхгүй. Тэгэнгүүт нөгөө одоо яа энэ тэр үйлчлэгээний зааланд байгаа архинуудаас нөгөө хүмүүс маань ингээ хийгээ bijсэн байгаа байхгүй. Тэгэхээр би энийг юу гэж хэлж байгаа нэхэр энэ салбарт ажилладаг бас нэг хүний уур чадвар юу гэхээр та архин дуртай байж болно. Та гоо сайхны мэдрэмжтэй бүр ингээд юм байж болно. Бүх өөрийнхөө тэр вау гэдэг сэтгэлгээ дандаа дарж явах хэрэгтэй. Ямар гоё хүн бэ? Ямар их том алт зөөцсөн хүн бэ гэдэг энэ сэтгэлгээг дарцсан. Энэ салбарт ажиллаж байгаа хүн ийм л байдаг шүү дээ гэдэг байдлаар бүх юмыг хүлээж авдаг. Арх уумар санагдажсэн ч тэр яг нь хүний үлдэгдэл шавхруу тэнд тавьсан зүйлийг хамж уухгүйгээр ийм төсвөр төвчтэй байх хэрэгтэй. Сонирхолтой санагддгийг. Тийм байна. За тэгвэл мэрэгчлэр юу н ажиллаж байх үеийн амжилттай хэрэгжүүлсэн сайн туршлага гэвэл та юу хаалцгаа? Ерөнхийдөө бол би үйлчлэгээнийхээ ажиллагчдыг одоо ингээд менежер удирдлага ингээд хийгээ явж байхад бол ингээд би зүгээр ингээд аль болох миний ээж аавч өдрийг тэгж сургадаг гэсэн байхгүй. Ерөөсөө өөрөөр нь алдааг нь хэлүүлдэг. Жишээлбэл ингээд миний нэг жишээ байгаа. Манай аав ингээд цоошин пүүз хөдөлтөж аваад тэр жилээ ээж аавтайгаа амралтанд намраад би жаахан хүүхэд байсан. Нөгөө аав маань голын ирэг дээр найз нартайгаа ээж мэжтэй бөөнөрө тоглож байхад нь нөгөө цоошин пүүзийг өмсөд голд ингээд явцсан. Надад ямар мэдрэмж төрөх вэ? Маш гоё мэдрэмж. Голын чулуу намайг хатахгүй би тийм дотор ч дураараа гүгээд гол дотор те нөгөө хөл хатахгүй учраас гүж манай аав харж яснаа миний охин нааш гээд яваад очсон чи аав за миний охин наанаа суу. Тэгээ би газар сууж байгаа байхгүй. За тэгэнгүүт за хөвтлээ. За миний охин хөлөө өрөг гэж байгаа байхгүй. Тэгээд тэр нөгөө нэг гоё пүүзэн дотор байгаа бүх ус намайг яг хүүхэд ус норгоно шүү дээ. Би уйлж байгаа. Миний охин наад пүүз чинь их устан байна. Тайлаад улвчийг аваад одоо үдээсийн тайлаад ингээд миний хөө наанаа дэлгэж тавьчаад тэгээд тоглож байгаа байхгүй. Эцэг их ингээд бидний хүмүүжүүлсэн учраас би хүнийг шууд загнах биш. Өглөө ажилчдаа ирэхэд бол ингээд зөвхөн харцаараа бүртгэждэг байхгүй юу? Харцаараа бүгдийг бүртгээд за тэр байхгүй энэ да гэж бодоод. Тэгээд нөгөөдүүлийг өрөөний үйлчлэгчигээ ч юм уу зочин хүлээ авахчигаа ч юм уу зөвчигээ ч юм уу ажлаас хоцроод нөгөөдөл чи ирнэ шүү дээ. Тэгэнгүүт нь эвтэйхэн өрөөндөө дуудана. Тэгээ өрөөндөө дуутахад хизээ хойно одоо ингээд манай ажилчид надтай ингээ аюу гоё холбоотой байдаг. Уулзаад ярьсан чи юу гэж нэхэр ингээл яг ингээд менежер лөө алхаал өрөөрөө явж явах хоорондоо за тэгээ
Тэгээд их худлаа яриндаа гэл ингээл өөрөө зохиолоо бичдэг гинэ толгой дотроо. Яг манай өрөөний үүдээр орж ирээл бүх үннээ ярьчдаг гин. Нэгдүгээр асуудал. Хоёрдугаар асуудал их ховж юу гарна. Нэг нэгнтэйгээ өрсөлдөх, эсвэл нэгийг буруутгах. За нэг тоогооч орж ирээл. Тэр ээлжийн тоогооч ингээд ингэсэн ийм асуудал болсон гэв. За ойлголоо сонсчлоо. Яг тэр асуудал үүсэж байгаа тоогооч хөтлөөд ороод ир. Би та хоёрын асуудлыг зохицуулаад би хизээж хөтлөж орж ирдэггүй. Энэнгээр би яг юу хэлэх гээд байна вэ гэхээр нэгдүгээр хүний алдааг өөрөөр нь хүлээлгэж сурах нэг зарчим. Хүний нүднээр загнахгүй. За хоёрдугаар нэг асуудал маань юу вэ гэхээр ямар нэгэн асуудлуудыг одоо тэр чамайг тэгсэн гинлээ тэгжэн чи гэж энэ үйлчлэгээний ажиллагчдыг буруутгаж хизээж болохгүй. Тэрний дараагаар удирдах ажилтан бид нар одоо яах вэ гэхээр ер нь зочд буудлын үйлчлэгээний ажилтнууд миний одоо бас нэг дараагийн нэг гол хэлэх юм. Та ямар албыг удирдах чинь? Маркетингийн алба юм уу? Өрөө борлуулалтын алба юм уу? Эсвэл одоо хол ундааны албаны үйлчлэгээ хариуцж байна. Та өөрөө яг тэр албаныхаа технологийн гүйцэтгэлийг аагаас нь авахлаад бэ хүртэл та өөрөө мэддэг байх хэрэгтэй. Өөрийг бүр хийж чадаад үлгэрлдэг байх хэрэгтэй. Хэрвээ та 4 жил зөвхөн номыг үзсэн. Гэтэл та нэг одоо зоогийн газрын менежер томилогдоод тэр зоогийн газрыг ахлах бол та төлөвлөлтөө хийж чадна. Та захиалга авч чадна. Та хүмүүсээ хуурилж чадна, бэлтгэлээ хангаж чадна. Та юу чадахгүй? Та ширээцэж чадахгүй. Та юу чадахгүй? Паднус барьж өгч чадахгүй. Та нөгөө арх ундаа хундарч чадахгүй. Асгадаг. Тэгвэл та яах вэ? Өөрөө практик дээр хамт давхар сур. Дараагаар нь 1 жилийн дараа та ирсэн хүн болгоныхаа алдааг зүгээр л та хараад инээгээд алдааг нь мэдэрдэг болох хэрэгтэй. Ерөөсөө л Тэгээ нэг 2009 онд баха би ч нөгөө барменээр ажиллаж байх үед нэг юм хулгай яриг гараад. Тэгээ яаж ч би гав ганцаархан ажилладаг. Тэгээд аюу жижигхэн газар эс. Тэгээд тухайн үед нэг менежертэй нэг одоо бармен зөөгч гэх бүх юм аа юм. Тэгсэн чинь арай манай нөгөө менежер болохоор тухайн үед намайг өмөрөд энэ хүн аваагүй л гэвэл аваагүй л байгаа. Та ингээ өөрөө юмаа сайн үз. Гэсэн чинь би 100% юмд итгэж чинь. Арай би таны үгэнд бол итгэхгүй байна. Тэгэхээр та нөгөө нэг эхлээд юмаа сайн үз. Тэгэхээр энийг одоо хаана юу вэ бүгднийг нь харуулъя. Тэг юм ихээр гарч ирэхгүй бол та одоо манай хүнээс уучлалтгүйгаараа гэж байгаа байхгүй. Тэгээ гарч ирээгүй нөгөө хүн өөрөө машинда март оруулж тавьсан байсан юм аа. Жишээлбэл энд би алдсан гэдгээр ярьж байгаа байхгүй. Тэгээ тухайн үед нөгөө нэг тэрийг олцоод буцаж ирээд уучлалтгүйжсэн. Тэгээд тухайн үед би юу гэж бодож ирсэн гэхлээр менежер хүн бас ийм байх хэрэгтэй байна да гэдэг. Нөгөө тэр чинь бас нэг тухайн үед их сурж ирсэн болохоор нэг үлгэр дуурайл авах хайж байгаа шүү дээ. Тийм шүү дээ. Тийм гэсэн чинь тухайн үед яг тэгж ирсэн. Тэр ингээ бүр сэтгэлээс бас гардаг юм. Тэгэхээр тэр бас их мундаг чадвар гэж юу асуудаг тийм. Тэгээ ер нь бол ингээд цагдаа нар чи хүнийг ингээ байцааж агаад нүднээс нараад юм мэдчихдэг байхгүй юу. Тэгэхээр үйлчлэгээний ажиллагч хүний нүдээр нэг уншдаг юм. Яг нүдэн дээр мэддэг байхгүй. Худлаа хилээд байгаа хүний нүд ингээ гүйлгнээл ингээл яадаг байхгүй юу. Яг үнэн сэтгэлээ ярьж байгаа хүний нүд их тогтвортой байдаг. Зя тэгвэл магадгүй одоо та карьерээ ер нь хэрхэн төлөвлөдөг байсан бэ? Төлөвлөдөг үү? Хэрвээ төлөвлөдөг бол хэдэн жилээр төлөвлөдөг вэ? Би ерөнхийдөө 5 жилээр төлөвлөдөг. Би бас л дахиад ээж аавынхаа уламжлалыг ярьж штэ. Дунд сургууль төгслөө, одоогор бол техникумд орлоо, дээд сургууль төгслөө, гадаадд сургууль төгслөө. Манай ээж бол юу гэж хэлдэг байсан гэхээр таны энэ нэг одоо шатлал дуусгаж байгаа юм бол төгсгөл биш. Та амьдралдаа ямагт байнга цааш тэмүүллийн зорилготой яв. Та одоо бакалаврын зэрэг эзэмшсэн бол та өөрийгөө магистр болно гэж энэ чинь чиний зорилго. Одоо та яг доктор болно гэж зорилго тавь, тэ? Тэгээ манай ээж бүх зорилгыг хизээч хүний амьдралын зорилго ерөөсөө зогсдоггүй юм шүү гэдгийг надад хэлдэг. Одоо би миний амьдралд маш их зорилго бүр ингээд модны навч ингээд дэлбэлцсэн. Би нэг л зорилготой өөрийн биеэр ингээд биеийнхээ зорилгыг ингээд шулуу явдаг байсан шүү дээ. Гэтэл би яах вэ гэхээр хүүхдүүдийнхээ зорилгыг хамт тээж яваа байхгүй юу? Тэр хүмүүсийн зорилгыг биелүүлэхийн тулд би хамтдаа туслалцах, дэмжилцэх, дэм өгөх зорилго нь ингээд явал дараагийн юм яа. Одоо жишээлбэл ингээд ямар нэг ингээд зорилгыг дууслаа гэж хүн хизэж бодож болдоггүй. Хорвоо ертөнц маш уйжин байхгүй юу те. Тийм учраас бол хийх юм их би, үзэгч харах их юм би. Бид нар дэндүү жижигхэн одоо хязгаарлал юм бол нөхцөл байж байгаа байхгүй юу. Тэгэхээр өшөө нөгөө нэг
хуучин хөө зохиол дээр гардаг ш нацаг дээр чинь давааны цаана, уулын цаана дахиад юм байгаа шүү гэдэгтэй адилхан бид сонсоогүй, дуулаагүй, мэдээгүй, хийгээгүй юмнуудаа хийж байна. Би өнөөдөр энэ салбарт 20 хэдэн жил болж байгаа ч гэсэн технологийн шинжилгээ миний одоо анализ хийснээр миний анх орсон үеэс 4 дахь үеийн өөрчлөлтүүд орцсон явж байгаа. Дахиад цаашаа олон өөрчлөлтүүдийг гарч байгаа гэдэгт би бас итгэлтэй байгаа. Тийм учраас зорилго бол хязгааргүй. Байнгын зорилготой. Хүн юмд хүршээд дуусчлаа гэж хэлж болдоггүй. Карьер төлөвлөлтийн гууд нэг ийм түгээмэл ойлголт байдаг шүү дээ. За одоо нэг бага алтан шалт гэж байгаа дээрээ дэшээ нэг өндөр алтан шалт өгч гэдэг юм уу тий. Эсвэл бага цалинтай байж байгаа их цалинтай болох. Эсвэл одоо нэг дотоодын байгууллагад ажиллаж байгаа гадаадын байгууллагад ажиллах гэдэг юм уу тий. Эсвэл одоо бүр нэг улс орн одоо даван шингэж өөр улсад ажиллах бол карьер одоо ерөнхийдөө хийж ийн гэж ерөнхийдөө үздэг тий. Тэгвэл тэрийг ер нь та юу гэж боддог вэ? Ер нь бол л шүү дээ карьер гэдгийг би юу гэж үздэггүй гэхээр Европод ягаад манай салбарт 60-70 настай хүн хаалгач хийж байна. Ягаад одоо их олон жил нэг одоо ажлыг доктортой хийгээд байна. Би карьер гэдгийг хувь хүмүүний зүгээс би заавал ингэ дэвшээд яваад байна гэдэг энэ ойлголтоос илүү тухайсан ажил мэргэжлийг бусдад үнэлүүлж чаддаг тэрэндээ хүлээн зөвшөөрөгдсөн хүн байх л энэ одоо байр суурийг хүмүүс сайн эзэмшээсэ гэж би боддгийн. Миний нэг найз хэлж байгаа цэнгэлээ чи салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн хүн болоорой гэж их олон жилийн өмнө миний нэг найз хэлжсэн байхгүй. Тэгэхээр би өнөөдөр тодорхой хэмжээнд салбартаа хүлээн зөвшөөрөгдөхийн тулд л яваад байгаа байхгүй. Яваал байгаа. Тэг карьер гэдгийг би тэрийг л гэж ойлгож байгаа. Одоо ингээд маш олон тогооч нар байгаа дээ шүү дээ манай салбарт. Гэтэл би одоо тэднийг загсны төрлийн буюу Аз хоолоор тэр хүн л мундаг шүү. Монгол үндэсний хоолоор тэр хүн л мундаг шүү гэж би хэлж чаддаг. Тэгэхээр тэр хүн тэр карьерийг мундаг эзэмшиж гин л гэдэг юм ойлголт. Зүгээр нэг өнөөдөр би зөөгч явж байгаа маргааш ээлж ахлагч болоод тэгээд дараа нь ахлах зөөгч болоод тэгээд зоогийн газрын менежер болоод тэгээ би одоо юу гэдгийг ингээд явж агаад нэг менежер дээр зогсож байгаа ажлыг бол би карьер гэж би хэлэхгүй. Карьер гэдгийг өөрийнхөө эзэмшсэн яг тэр одоо цоцоршгүй, хөдөлгөшгүй тэр мэрэгжлийг л төгс эзэмшээд хин нэгэнд болон тэр салбартаа хүлээн зөвшөөрөж чадтлаа явахыг л би карьер гэж хэлнэ. Энэ бол миний бодол. Сайхан хариултаа. За одоо магадгүй нэг энэ чиглэлээр сурч байгаа тий. Эсвэл одоо сурах гад ингээд төлөвлөж байгаа. Эсвэл яг энэ чиглэлд ингээд дөнгөж ажиллаж эхэлж байгаа. Ийм залуучуудад ер нь хандаж та ямар зөвлөгөө өгөх вэ? За нэгдүгürt бол салбар сонгох гэж байгаа хүүхдүүдийн хувьд бол миний төрөний хэлдэг ур чадвар надад байна уугүй юу гэж өөрийгөө үнэлэх хэрэгтэй эхлээд. Одоо жишээлбэл ингээд нэг ямар нэгэн сургуулийг 4 жил төгсчөөд ээж аавынхаа 10 гаруй сая төгрөгийг үрчээд тэгээд мэргэжлээ үрчиж байгаа залуучуудад би аюу харамсмаар санагддаг. Одоогийн тэгтээ дунд сургуулийн хүүхдүүд мундаг болсон байна лээ. Ямар салбарыг сонгох ёстой вэ? Ирээдүйд ямар мэргэжил зах зээл дээр үнэлэгдэх нь үү? Ямар мэргэжил үгүйсгэгдэх нь үү? Эдгээрийн аль чадамж нь надад байгаа, аль чадамж нь надад байхгүй. Тэгэхээр мэргэжил сонгосож байгаа залуучуудыг би эхлээд өөрийгөө үнэл гэж хэлэх гэж байгаа. Миний чадамж юу вэ? Миний карьер юу вэ? Одоо жишээлбэл боддоо дөнгөж 11-р ангид байгаа хүүхэд 3 гадаад хэлтэй. 3 гадаад хэлтэй. Тэгээ өөрөө амьдралын зорилгоо тавьдсан. Нийгэмд өөрөө нийгмээс маш олон мэдээллүүдийг олж авч чадсан. Төдөн жилийн дараа би тийм юмд хүрэх юм байна гэд ингээд 11-р ангийн хүүхэд төлөвлөсөн явж шít. Тэгэхээр би яг ажил мэргэжлээгээ сонгох гэж байгаа хүмүүс тухайн салбар мэргэжлийг эхлээ сонирх. Ирээдүйн одоо орчин тогтнох нөхцөлийг судал. Тэгээд өөрийнхөө чадамжийг үнэл. Би өнөөдөр гадаад хэлтэй юу? Би математиктаа сайн уу? Би физиктаа сайн уу? Би хөдөлгөөндөө сайн уу? Би хүн удирдах авьяас сайн уу? Би координатор хийж чадах уу? Би өөрийгөө илэрхийлэх чадамж юу? Зам төлөв дээрээ мэдлэг дээрээ өөрийгөө аягүй сайн гэдэг. Өөрийгөө үнэл. Өөрийгөө цаасан дээр бичээд үз би хин бэ? Өнөөдөр хүртэл би юу сурч мэдсэн хүн бэ гэдгийг бичнэ.
За яг ингээд ажлын манай салбарыг бүр сонгоход сургуулаа төгсөөд манай салбарт ажиллаад эхэлж байгаа залуучууд байгаа. Тэр залуучуудыг бол би юу гэж хэлэх вөхөр мөн ялгаагүй өөрийгөө үнэлж хэлнэ. За дипломтой хүүхдүүдийг шууд ингээд ажилтсан байж хахад дээр нь манай салбар дээр нэг юм жоохон зангарахгүй юм ажиглаад байдаг. Би энэ мэргэжилт ингээд энэ местэн дээр ирсэн юм чинь ингээд нөгөө мэдлэгтэй, чадвартай, дадлагтай, дуршлагтай тэнд одоо он удаан жил болсон тэдний одоо бүх юмыг мэддэг хүнийг одоо юу гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй байх. Тийм одоо буруу үзэгдэл залуучуудад гарч ирж байгаа. Би хэлж штэ өнөөдөр бид нар энэ одоо замналыг туулж явсан ч гэсэн бид нар өшөө дахиад надад сурах ирмэлзэл байгаа гэдэгтэйгээ адилхан би юу ч сураагүй байна. Ямар нэгэн шинэ байгууллагын хаалгаар орж ил байгаа бол би энд 0 хүн. Одоо би энийг яг ихний ээлж нь оноогоо ингэж нэмэгдүүлээд байхын тулд өөрийгөө би хөгжүүлэх ёстой, эднэртэй гүн гүнзгий танилцах ёстой. Өөрийгөө хөгжүүлнэ. Би юу чадж гин, би юу чадахгүй. Шууд удирдах ажилтнанд томилогдсон болвол баяр хүргэе. Бас хүний урмыг яаж болохгүй. Тэгвэл та тэр албан тушаалыг эрхлэхийн тулд тэр албан тушаалд хүрэх гэж замнаж явж байгаа шат үйсэн хүмүүсийн аль шатанд нь та өөрөө явж гинэ гэдгийг өөрийгөө тэр ажил дээр үнэлчих. Жишээлбэл та зоогон газрын менежер байгаа бол та энтхийн аяг шангарыг гялцтал нь өнгөлж чадах уу? Зүгээр ингээд угаагаад төмрөө тавьсан шилийн эдэл дээр яагаад ингээд тунцны юу ингээд те үлдсэн байгаад байдгийг хүн гар хүрээгүй байхад яагаад гэвэл тэр өнгөлгөөний ажилт хийгээгүй байна. Хоёрдугаарт нь тэрийг буруу хадгалсан байна гэдгийг л та таньж чадж гэнэ үү гэдгийг өөрийгөө турших хэрэгтэй байхгүй. За дараагийн нэг юмд нь та өөрөө ширээ зас. Яг тэр ажилд орсон байгууллагынхаа аяг шаазан ширээ сандлаар өөрөө ширээгийн зас. Тэр одоо 1.5 кг ч гэдэг юм уу те 500 г ч гэдэг юм 1 кг ч гэдэг юм уу аяг тавган дотор ус игээд өөрөө зөөгөөд үз та чадах нь үгүй юу? Өөрийгөө л эхлээд өөрөө өөртөө үнэл өөрийгөө эхлээд шалга байхгүй байгаа бол нэг нөгөө тэрийг сайжруулах өөр надад ямар арга зам байна. Жохо ичимхийч гэдэг юм уу эсвэл нэг энэ албан тушаал томилогдчихад одоо би ингээл яасан бэ гэвэл мэргэжлийн байгууллага танд тийм ээ би ийм ингэчлээ тэгэх юм бол та надад яах нь ингэж туслаач гэгээд өөр хинч туслана. Тэгж өөрийгөө нээлттэй байлгаж хөгжүүлээрэй л гэж хэлмээр. За тэгвэл одоо магадгүй нэг сайн менежер гэж юу н таны хувьд ямар хүн хэлэх вэ? Энэ л аюу хүнд асуулт байна. Надад бол хүнд асуулт байна. Манай салбар өөрөө яг манай салбар дээр ярих юм бол манай салбар өөрөө хүн хоорондын харилцаан дээр бий болж идэг салбар байгаа. Менежер бол юу? Албан тушаал боловч хүн. Тэр хүний одоо хийгээд байгаа ажлуудыг хөдөлж авч байгаа нь хүн байгаа. Хүн холлох гэж ирж байна шүү дээ. Хүн л ирж байна. За тэр хүн нэг хүнд юм дамжуулж тэр хүн нь нөгөө зочинд үйлчилж байна. Тэгэхээр хүн хоорондын харилцааны мундаг одоо магадгүй сэтгэл зүйчийн мэдлэгтэй хүн хоорондын харилцааг мэддэг, хүнийг хараад уншдаг, хүнийг хараад ойлгодог, төсөв төвчээртэй байж энэ хүн бол сайн менежер байх болов гэж би хэлнэ. Хүн хоорондын харилцааг судлаарай л гэж хэлнэ. Хэрвээ та сайн менежер болмоор байгаа бол хүн хоорондын харилцааг судлаарай л гэдэг хамгийн чухал болчих. Зя. Гэтэ энэ манай салбарт шүү дээ. Өшөө мэдлэг ингээд ярих юм бол зөндөө юм байгаа шүү дээ, тий. Салбартаа мэдлэгтэй өөрийнхөө хийж байгаа ажлыг түрүүний миний хэлсэн жишээнүүдийг бүгдийг нь бас судлах хэрэгтэй болно гэсэн үг. Зя. Тэгэхээр би ингэж ойлголоо нэг подкастаа яг эхнээс нь ахуулаад бацхад одоо зочлох хүчилгээний менежер гэж ахуулаа тий. Зочин буудал зочлох үйлчилгээний одоо салбарт ажиллаж байгаа үйлчилгээний байгууллагын одоо удирдах ажилтан менежер гэж яав. Удирдах ажилтны менежер тий. За энэ менежерүүд маань ямар ч гэсэн нэгдүгürt бол ерөөсөө харилцаа гэдэг зүйл маш шаардлагатай байна. Харилцааны ур чадвар гэдэг зүйл бол нэгний амар тавигдах зүйл. За хоёрдугаарт бусдыг сонсох гэдэг зүйл маш чухал юм байна. Тэгээд гуравдугаарт болохоор ямар нэгэн байдлаар шүүмж хэрэг хийх гэж байгаа бол тухайн хүндээ тухайлсан байдлаар ганцаарчлан уулзч хэлэх эсвэл харин нэг магтаалыг бол олон дунд нь хэлж урамшуулах ийм ерөнхийдөө бас хандлагатай байх нь тухайн одоо нэг ажиллаж байгаа удирдах байгаа хүний хувьд бол их чухал юм байна шүү гэж би ойлголоо. Тэгээд дахиад бас нэг харилцаа ерөөсөө л хамгийн чухал юм байна гэдгийг дахин сануулж хэлмээр байна. За тэгээд
мөн зочд буудал бол ийм олон англи хэл зэрэглэлтэй байдгийм байна. Тэгэхээр магадгүй та бүхэнд багч гэсэн те мэдээллийг энэ зочд буудалд ажиллах гэж байгаа эсвэл яг энэ үйлчилгээний салбарт ажиллах гэж байгаа хүмүүсийн хувьд бол ийм ерөнхийдөө зүйлүүдийг бас мэдээд авчвал зүгээр юм байна. За тэгээд нэмээд хэлэхэд нэмээд бас нэг юм асуумаар байна л да. Юу гэхээр та болохоор маш олон том арга хэмжээнүүд дээр ажиллаж ирсэн тийм. За дурдах юм бол одоо нэг low weight-ийн жишээлбэл анх нээлттэй хийж яхад Монгол улсад нээлттэй хийж яхад талбайд ерөөсөө 2 өдрийн дотор тэр ресторан байгууламжийг бий болгоцсон. Тэгээд маргааш 1 хоногийн дотор байхгүй болгоцсон тийм. Тэгээд тэр арга хэмжээг та бол бас ингээд удирдах явуулж исэн. Тухайн үед би өөрөө нүдэрээ харж исэн. Тэгээд SM гэдэг бас 11 дэх тийм. Аз Европын дээд хэмжээний уулзалт тийм. Энийг бас ингээд зохион байгуулахад бас л зөвлөхөр ажиллаж ирсэн. За тэгээд энэ олон одоо энэ нэг том арга хэмжээнүүдийг ингээд хийж явж исэн хүний хувьд бол зохион байгуулж исэн хүний хувьд бол за ер нь ингээ нөгөө үйлчилгээний ажилтнуудад жишээлбэл бас нэг иймэрхүү стандарт тавигддаг шүү гэвэл та ер нь юуг дурдж хэлэх вэ? За нэгдүгээрт бол ямар юм хийж байгаагаас жижиг гэхгүй хийж байгаагаас хамааруулаад яг би юу хийх гэж байна гэдэг тухайн хүмүүс мэдээллийг сайн авах хэрэгтэй юм. Тэгээд нөгөө төрөний хэлдгээр огт байхгүй байшинг гинт бий болгоод ганцхан өдрийн дотор тэн дотор тасан зохицоод тэгээд мундаг үйлчлэгээ өгнө гэж байгаа тийм. Тэн дээр бол үйлчлэгээний ажилтан хүний хувьд бол ерөөсөө л яг би ямар циклээр ажиллах уу гэдэг ажлынхаа үндсэн одоо зураглал гэж байгаа шүү дээ. Тэр зураглалтайгаа бүр сэтгэл гаргаж танилцах хэрэгтэй. Тухайн ажилтан өөрөө. Тэгээд түүний дараагаар би яг яаж бие авч явах ёстой, ямар одоо байх уу гэдгийг их судалж байна. Хоёр дахь юм нь бол цаг баримтлал. Мундаг цаг баримтлал. Гурав дахь юм нь бол та хэний удирдлага нь ямар одоо юм хийж ийгээд тэр баг хамт олонтойгоо нийцэх баг хамт олонныгаа дэмжих хин нэгэн хүн одоо жишээлбэл бид нар ажиглагдчихсан тэр сая чи айгуу гоё жишээнүүд хэллээ шүү дээ. Тэр болгон ч өөрөө дандаа өндөр одоо төвшний нөгөө мэдрийн анхны хэлдгэр нөгөө дээд хэмжээний арга хэмжээнүүд учраас тэнд ирж байгаа хүмүүс нь дандаа протоколтой явж байгаа байхгүй юу. Тэгэхээр тэр протоколуудыг тэр битгий хэл тэнд үйлчилж байгаа VIP 1-р секшний зөвөгч нар маань бол буудан дээр сууж байгаа үйлчлүүлэгчид одоо баруун өвдгөөрөө өвдгөлд сууж агаад тийм ээ тэгээд тэр одоо зочдод үйлчлэнэ гэдэг ч юм уу ийм нарийн одоо үйлчлэгээний техникүүд байгаа байхгүй юу. Тэгэхээр тэр техник юмнуудыг бол маш сайн эзэмшин дээр нь маш их хөдөлгөөнтэй байгаа үед хүн унах халтрах ямар нэг байдлаар одоо хөл гараа гимтэх чинь олон цагаар ажиллаж байгаа тохиолдолд нэг нь ядарсан тохиолдолд нөгөөдхийгээ дэмжих ийм одоо ажил дээр баг хамт олныг би энэ багийн нэг эд эсэн байгаамаа гэж л өөрийгөө дандаа бодож тэндээ дандаа дасан зогцож яг нэг удирдлага нэг одоо үг үйлдэл ижлэх юм байж иж энэ амжилтанд хүрнэ. За та ер нь сайн дурын ажил хийдгүү хэрв хийдэг бол ер нь яагаад хийдэг вэ? Ерөнхийдөө бол бид нар гэр бүлэрээ найз нөхдөөрөө бас сайн дурын ажил хийдэг. За жишээлбэл нөгөө сүүлийн 3 жил хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн асуудал гэж байгаа. Тэдний хувьд чинь нөгөө нэг хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг сургалтын хэрэглэгдэхүүнээр хамтрах найз нөхдөөрөө одоо баг зэргийн хандив юм цуглуулна. Тэгээд эрг нь очиж уулзна. За мөн одоо нөгөө нэг хүүхдүүд одоо нөгөө өөрийнхөө хүүхдүүдийн хөгжилтэй холбоотойгоор хүүхдүүдийнхээ сурдаг сургуулиудын ангийнхан хүүхдүүдийг салбараа сурталчлах, мэрэгжил үзүүлэх гэдэг утгаараа нөгөө хүүхдүүдийг чинь дагуулад бас өөрийнхөө салбарыг үзүүлээд тэр салбарын гоёыг таниулаад энийг бас юм хийж үзчихсэн. Одоороо. За тэгээд ингээд цаг зав гарган өнөөдрийн подкаст маань оролцсонд маш их баярлалаа. За тэгээд өнөөдрийн дугаарт болохоор зочлог хүчилгээний салбарын мэрэгчсэн зөвлөх Монголын зочлуулалтын холбооны гүйцэтгэх захирал Батсангэл ингээд оролцлоо. Танд маш их баярлалаа. За та бүхэнд бүгдээрэнд амжилт хүсье.